тэмцэх юм бол одоо юу гэдэг чинь дараах цэрэг байна уу тэр бүгдээс хүчтэй гэдэг тэр ойлголтыг бид нараас нийгэмд бий болгож чадсан. Сэтгцэн эрүүл мэндийн төвхөн бас ярьжсэн л да. Ер нь энэ одоо хүмүүс жигсаад одоо Магна Батцаандан за тухайн үед Ганбаатар тийм ээ эдгээр ингэж жигсдэг байснаас болоод ер нь одоо жигсаал ер нь хүмүүст айгүй хүрээд манай өвчтнүүд хүртэл жигсаал болохоор уухаалаад байдаг болчихлоо гэж ярьжсэн. Гэтэ яг та бүгд ингэ галзуу солиотой гэж байна. Өвчтнүүд их хурлын чуулган хараад ч орилдог гэж сонсоогүй тийм адилхан шүү дээ. Яагаад зөвхөн нэг үнцгээс хараад байна тийм үү? Яг жигсаал болгоод бүгд нөө уухаалаад босоо маш сайн бахарах тэр хүмүүсээр жигсэхгүй байгаа та нараас сайн байна гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүс чинь ийм нийгэмд амьдарч ингээд зүгээр тисээд суугаад байгаа та нараас сайн байна гэсэн үг. Монголоос өөр хүмүүс байсан бол аль хэдийн жигсаалын тэрий чи эргүүлчих хэвээр ийм тэр байхгүй. 60-70% ядуу болцсон. Шудраг усны үнэрч байхгүй. Маргааштай итгэж байгаа итгэл хинт ч байхгүй. Ийм л нийгэмд амьдарч шүү дээ. Тэг юундаа итгээд ингээд зүгээр суугаад тэмцэх хэвээр байхгүй. Ерөнхийдөө шудраг ус эрхчлөө энэ бүх үнд зүйлс чинь хүн зүгээр ирдэг юм аа. Тэмцчиж олж авдаг юм аа. Магнач гэсэн тэр шудраг усыг чинь бэлгэлдэг хүн биш. Шудраг усыг бэлгэлдэг хүн ч гэж байдаггүй. Хүн өөрөө тэмцэж тэрийг олж авдаг байхгүй. Ер нь л надтай нэлээд тэмцээл гэж та хэлээд байна шүү дээ тийм. Яг үнэ маш зүг ойлголоо та. Нэг юм асуулт байна л да. Та бизнес эрхлэлтэйгээ түгөө ярьжсэн л бизнестэй гэдэг тийм. Тэгэхээр нөгөө ертөнцийн шаркны бизнесийг магнат өгөөд амийг ер нь барьчихсан гэсэн мэдээлэл байсан. Мэдээ гэж наач нөгөө Арслангийн ярилцлаган дээр байсан шүү дээ тийм. Ер нь зөв Арслан иймэрхүү бас надад тийм хизээж өгөхгүй бахаа. Тэрэн дээр 100% итгэл үнэмшил дүүрэн байж болно. Хизээж өгөхгүй бахаа. Аа би тийм авахгүй. Тэр миний салбар ерөөсөө биш. Би надад ринэ төрчихсэн. Тийм үү. Тийм баахгүй. Арслан гэснээс нэр Арсланыхын ярьжсэн бас нэг ард ирэх сан дээр өгсөн ярилцлаганд та хоёр ус нэлээ авсан байлээ. Хоёулаа зэрэг тавьж үзээгүй жоох хүүхдээ зовлон үзээгүй. За яасан шуурдан баяжцсан сайхан таарлцсан гэдэг л. Бас л адилхан жагсаж цуглаж явдаг хүмүүс ягаад нэг нэгэ таны ингэх болсон юм бэ? Тэгэхгүй одоо манай Арслан ах бол 50 гарсан хүн шүү дээ. Асуудал хандлах нь ямар юм мэдэхгүй. Миний болоод үндэс нэг зарчим байдаг. Зээш одоо хамтарч явсан нөхдийгөө одоо гिचний муу юм хийжсэн ч гэсэн их муулаад мууг юм зэдэ яа гэсэн тийм бодлогонод байдаг. Хин нэгнээс урвсан, Арслан танаас урвсан юм уу? Та эсвэл Арслан гомдоцсон юм уу? Мэдгүй зүгээр энэ нэг хүн хүнээс урах гэхээс илүү үзэл санааны асуудал байгаа юм л да. Одоо манай нийгэмд чинь үзэл санаа зарчим гэдэг зүйлөөрөө байхгүй болчихоор нэг хүн хүнээсээ урах юм уу, хүн намаас урах юм уу гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэрнээс Монголоос арай өөр газар бол зарчим үзэл санаа тэр улс төрийн платформоос л асуудал гарч ирэх гарахгүй байх гэдэг асуудал ярьдгаас тухайн нэг бүлэглэлээс асуудал гарна гарахгүй гэдэг бол дэндүү хямдхан дэндүү жижиг асуудал байхгүй. Зарчим үзэл санаа тэгээд олигархан бүтцийн задлан дээр гэж ярьж байна. Та тэгсээрээ тэгэл арт гэсэн нам зэлсэн ингээл хүчтэй бас нэг гişүүдийнх нэг болол ингээл явж байгаа болохоор танд нөгөө итгэл бол бас л уурах байх та. Уурж байгаа л та. Цаг хугацаа олон юмыг өөр болгоно тийм. Зөвхөн өнөөдөр хараад яах вэ? Цаг хугацаанд ер нь найдаад харж гэсэн. Үгүй цаг хугацаанд найдах хэрэг байхгүй. Би зүгээр танд хэлж штэ. Та 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа магныг хараа. Тэр асуудал өшөө өөр бол. Манай магна яг л байгаа юм байна л гэж чи харна за. Дараагийн сонгуул. За үзэгчтэй гамбар ток шоу үргэлжлэж байна. За студ нэгдүгээр студиэс аривчрал холбогдож байна. За тэгэхээр таны яриг сонсож байхад их шудраг эс гэж ярьж байна л да. Тэгэхээр сая бидэнтэй холбогдсон үзэгчид ямар асуулт тавьж байна гэхээр тухайн үед таны сонгуулийн сурчлаганд зохиомж дээд сургуулийн оюутнууд явж исэн 10 гаруй хүүхэд хэрэгт холбогдоод дууссан. За зарим нь бол одоо хүртэл ажилгүй хүнд хэцүү байна. Амьдралаар нь тоглолчлоо гэж ярьж байна л да. Та бол эдгээр хүүхдүүд байцаалт өгж байхад нь миний төлөө ингэж явж байгаад ингэсэма гэсэн ганц ч удаа очиж өмөрсөн үг хэлж байгаагүй. Бүр тэр бүхэл зугтжсэн гэж ярьж байна л да. Энэ дээр та ямар бодолтой явдгийн ер нь тэр хүүхдүүдийн тухай юу гэж боддог вэ? Та нар мэдж байгаа 2008 оны сонгуул томсгсон тойргоор явсан учраас нэг хамтарч нэр дэвсэн хүмүүс бүгдээр хамт ажилласан тийм. Тэр зохиомж дээд сургуулийн оюутнууд бол ерөнхийдөө надтай хамт нэр дэвшижсэн манай залуугийн одоо компани одоо би сонгуулийн компани гэж ярьж штэ тийм. Сонгуулийн компанид оролцож явжсэн залуучууд байсан. Тэгвэл тэр залуучуудтай би баян холбоотой ялангуяа 7 дугаар сарын хэрэг шалгагдаж байхаас холбоотой байсан. Бас арайч миний тухайн ингэж яриаг баха. Би энийг одоо ямар үднээс юм мэдээлэл цэцэн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж тэр хүүхдүүд бол хэлбэгдсэн ойлгомжтой, цагаатах ёстой. Гэхдээ эзэн эзэгт 7 дугаар сарын 1-ний хэрэгээр тэгж мянгуулаа хоригдоод 300 400 тонн ял авсан шүү дээ, тэр бүх ял авсан хүмүүс эзэн эзэгт зайлшгүй цагаатах ёстой. Тийм энэ бол зарчмын байрсан. Та яагаад өмөрөө юм бэ гэж асуусан. Би хангалттай зөндөө өмөрсөө. Та нар тэр үеийн сайн хэллээ таар. Тэгэд хүчин өссөн үү? Үгүй үнэхээр одоо үнэл хэлээ тийм. Үнэл хэлээ яг тэр үед яагаад тэгвэл төрийн машин яг бидний эсрэг ажилласан шүү дээ. Бидний бүх хэмийг битүүмжилсэн, бүх хэмийг хаасан мэдж байгаа тийм. Мэдж байгаа тийм. Санаж байна тийм. Тэгсэн. Тухайд бас нэг бичлэг гарч ирсэн айгуус санаж байна. Одоо уянг тийм ээ.
бас одоо Батцаандан та хэд ер нь бас нэлээд хөрөнгөчөөд байртай болоод байрныхаа тавилгыг буулгаж байгаа дүрс бичлэг ус гараад Хүч хатхан дахад амжираг бол. Тэр бичлэгийг та бас ингээ нэг хамт ингээ байсан болохоор ингээ миний нэр холбогдоод явчихдаг баг. Би тэн дээр ерөөсөө байхгүй. За хараарай. Тэгэхээр нөгөө Батцаанд уянган эндрийн байраас. Би өөрийнхөө одоо бус хүмүүс юмс би тайлбар хиймээр байна те. Гэхдээ яах вэ зүгээр та нар эрүүл ухаанаар бодлоо энийг энэ ч хүн олон хүмүүс байр авч байгаа зү. Олон хүмүүс тавилга авч байгаа зү. Тэг яагаад жигсдэг тэмцдэг гэхлээрээ бүгдээрээ гудамжны пролетар авах хэрэгтэй. Зөвхөн ядуу хүмүүс тэмцдэг жагсаж байгаа л тэгэл бүгдээрээ бөөнөр нэг дор нэгэн зэрэг гэлтэй бас харцсан Үгүй хөөхөдөө олон нүдэнд бас ингэж харагдаж тийм байхгүй магадгүй хүмүүсийн хард хэрхэн зүв те. Гэхдээ би зүгээр бас нэг юм ярил л да. Энэ зүгээр хэдүүлээ зүгээр ширээтээр сууж л байгаа юм шиг. Тэр байшин барьдаг хүн миний нэг таньдаг ах байхгүй. Тэгээд тэр хүн бол үзэл санааг маш их дэмждэг. Тэгээд энэ найзуудаа энд байр аваарай бас хэмтгөө өгнө гэсэн. Тэр бас миний алдаа болохгүй да тухайн үед. Би нөгөө нөхдөд та нар энд байр аваарай 20-30 хямруулаад өгөх юм байх шүү гэсэн. Нөгөө дүлч очоод тэнд байр авчихгүй да. Тэгээд тэрнээс үүдэл бүх асуудал болсон. Нэлээд олон том машинтай тавилга бууж байсан. Бас айгүй нэг танилын тавилга өгсөн гэдэг байсан юм байна л тийм ээ. Мэдхгүй би тэр тавилга байлгыг би үнэхээр мэдхгүй. Тэр бол яг миний мэдэх асуудал биш үү тийм. Одоо нэг хүмүүс юу сонирхож байгаа гэхээр яг одоо телевиз үзээ сууж байгаа, таныг хараа сууж байгаа тийм ээ. Бид гурыг хараа сууж байгаа хүмүүс юу сонирхож байгаа гэхээр түрүүн танаас асуусан та бас тодорхой хайрлуулсангүй. Аль намаас нэр дэшх вэ гэж та ерөөдөө аль ч хийж магадгүй юу шиж магадгүй гэж хэлж байна. Таны зарим нь одоо Монгол Ардын Усалт намын төр штаб одоо Монгол Ардын Усалт нам гэдэг нэрийг авч үлдэх юм бол тэндээс нэр дэвшин хүмүүс хараад байгаа. Би тэгж яриаггүй. Шууд 5 минутын өмнө ярьсан юм гээл. Өөрөө би сонгуульд нэр дэвших бол өнөөдөр тодорхой биш байна. Яг тэгвэл сонгуулийн хууль гэдэг бол өөрөө их олон юм шийдэх байхгүй. Яг тэгвэл бас анх удаа пропорционал элемент манай сонгуулийн хуулинд орж ирэх гэж байна. Энэ чинь шин залуу хүмүүст бол ерөнхийдөө боломж олцсон их л бага байна гэсэн үг. Яа харахгүй тэр намын листэн дээр бичдэг те. Тийм учраас боломж олцсон болтгүй гэдэг бол тусдаа нэг асуудал. Тэрнээс шаардчихсан бас нэр дэвших боломж олдвол дэвшин гэдэг бол зарчмын асуудал. Энэ дээр эргэлзэх хэрэг байхгүй. За. За тэгэхээр студиэс дахиад холбогдож бас асуулт асууя гэж байна. За тэгэхээр та бас түрүүн арайч намайг тэгж хэлээг байхаа гэсэн. За бидэнтэй шууд уцаар холбогдсон хүн бол тухайн оюутнуудын нэгнийх нь ээж гэдгээ бол хэлсэн байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн тухайн ээж гэж хэлсэн хүний хувьд бол ерөөсөө уулзаагүй тэр бүхэл биднээс зугтж ийсэн шүү гэдэг өгүүлбэрийг хэлсэн байгаа. Тэгэхээр энийг танд дамжуулан хэлэх нь зүйтэй бах гэж бодож байна. Тэгэхээр та тухайн үед ганц удагт хоригдож байхдаа ярьж ирсэн шүү дээ. Би бол маш за таач хэлээгүй таны ээж отхон жаргал хэлж ирсэн тийм ээ. Архаг уушигны бактериатай өвчтэй, астмтай гэд бронхит өвчтэй гэж ирсэн. Энэ өвчнөө ер нь эмчилж чадсан нь одоо таны бие ер нь хэрвээ та нэлээд орлоготой байдаг юм байна шүү дээ. Ер нь өөрийнхөө энэ өвчин дээр анхаарч чадсан уу? Эсвэл дээр өвчин зовлон яриад байгаа тийм. Би бронхиттэй. Гэтэ зүгээр нэг өвчний хадлаар лизер авах зүйл юм биш баха тийм. Хүний өвчний төгссөн нууц байдаг үстэй тийм. Ажил. Тэгэхээр эхний асуултын тухайд нөгөө нэг тухтаад явсан гэх нэг хүн бас байна. Дахиад яриад. Би ер нь асуудлаас зугтдаг хүн биш ээ. Би асуудалтай нүүр тулж шийднэ гэдэг зарчимтай. Тэр яг зүгээр нэг хамт нэр дэвчсэн хүмүүсийн колорал тиймэрхүү асуудлууд ингэсэн болов уу гэж би ойлгож байна. Тэр оюутнуудыг ч гэсэн би цалинжуулаагүй шүү дээ. Тэр надтай хамт нэр дэвчсэн залуу цалин минь явьжсэн бохоггүй. Таны түрүүнээс хойш чиний амнаас бас хувьсгал гэдэг гарч ирэх тийм ээ. Энэ хувьсгал хийх алдсан эрх мэдлээ эргүүлж олж авах хоёр ялгаатай тийм. Юу гэж бодож байна. Одоо нэг хуралдааг зохион байгуулаад байгаа яг гол хүний та мэдж байгаа би ч мэдж байгаа тийм. Энэ хүн бол ерөнхийлөгчийн сонгуул ялагдаад одоо дахиж л бас 20 жил төр ирэх барьчаа дахиж бас эрх мэдлээ олж авах гал янз бүрийн аргаар үзэж байна. Одоо энэ хувьсгал гэдээ яриад байгаа юм битгий зүгээр хувь хүмүүсийн царайтай холбож ойлгол та тийм. Эхлээ нийгмийг харах хэрэгтэй байхгүй. Тэр хүн чинь хувьсгал гэж яриад. Харин тийм зөв. Энэ нийгэм чинь ямар нийгмийн харалтай. Тийм. Тэр нийгмээ тэгвэл тэр хүн яагаад тийм олон жил хараагүй байсан? Мэдэхгүй тэр хүний оюуг тэр хүнээс нь өөрөөс нь би өөрийнхөө юм яриад хөө. Зөв. Та юу гэж бодож байна? Гамбиртай авир. Би өөрийнхөө хувьсгалыг л ярьж штэ. Би бол энэ нийгмийн 80% нь нийгмийнхаа 5%-ийн эзэмшилд орчижээ эдийн засаг. Бусд нь бүгдээрээ боол болоод энэ эдийн засгийн өсөлтчин хүртэл нөгөө 80 нийгмийн эдийн засгийн 80%-ийг одоо өөртөө эзэмшиж байгаа нөхдүүдийг л улам баяжуулдаг ийм тогтолцоо бий болчихлоо. Энэ тогтолцоог задлая. Энэ тогтолцоог задлахгүй бол Монголд нэг хэсэг нь үгээгүй ядуугаараа дууслаа, нэг хэсэг нь дэлхийн хэмжээний баян боллоо. Тэгэхдээ дэлхийн хэмжээний баян болж байгаа дэндүү цөөхөн хэсэг байна. Нэг 1000 гэр бүл дэлхийн хэмжээний баян болох гээд байна. Тэгэхээр энийг зайлшгүй задлах хэрэгтэй. Задлах энэ өөрчлөлтийг л би хувьсгал гэж томьёолоод байгаа байхгүй. Хувьсгал гэж тийм. Хувьсгал гэж тийм хэлнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ шинэ зууны хувьсгалдаг томьёолт нь энэ таарж гинэ гэж би хэлээд байгаа юм. Ойлгосноо тийм. Магнагийн хувьсгал хизээ их. Хувьсгалт үзэл санаа эхлээд 5 жил болж. Энэ үзэл санаа яална. За. Зайлшгүй ялна. Ойлгож байгааз. Ялангуяа манай тэр иймэрхүү байгаа тохиолдолд бүр амархан ялна. Магна юу хийх юм? Юу хийх? Би энэ хувьсгалыг удирдна. Ойлгосон. Тэгээд ардсан намд байгаа тохиолдолд таны энэ удирдах
энэ замын дээр нь бас их нөлөөлөх бол Ардчилсан нам олон нүүр царайтай. Ардчилсан намд энэ өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүс олон байгаа. Тэгэхээр хоёр өөрчлөлтийг хүсэж байгаа хэсэг бүлэгтэйгээ санаа оноог нийлүүлээд эхэлцээ гэж бодож болох уу? Тэгж ойлгож болох юм. Ардчилсан нам ардчилсан хахад задрагж байгаа асуудал явж байгаа ч юм уу тэгж харагдахаар асуудал. Тий заавал ингээл зандаа тэр битгий ингэв. Зүгээр миний ярьж байгааг сонслоо. Ардчилсан нам бол олон нүүр царайтай. Тэр зүүн ардчилсан нам жирийн гişүү дэмжих шиг гэдэг бол өнөөдрийн хамтарсан засаг энэ байгаа байдлыг хизээч зөв зүйл гэж бодохгүй байгаа. Зүг зүйл гэж бодохгүй байгаа. Би бас тэдний нэг байхгүй. Тэгэхээр энэ нийгэм зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг дэмжиж байгаа. Би зүгээр нэг тоо ярил л. Бидний 5-6 жилийн өмнө яг энэ тэмцлийг эхэлж байхад ер нь нийгэмд өөрчлөлт хэрэгтэй юу гэдгийг манай нийгэм нэг 40% өөрчлөлт хэрэгтэй гэж дэмжиж ирсэн. А яг хувьсгал гэж хэлэхээр 5% хувьсгалыг дэмжиж ирсэн байхгүй. Өнөөдөр манай нийгэмд 90% өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. А магадгүй гэж судалгаар 25% хувьсгалыг дэмжиж байна. Ингээл бодоод үз. Өөрөөр хэлбэл бидний хувьсгалд үзэл санаа яаж бэхжиж байгааг хамгийн тодорхойлол энэ байхгүй. Өнөөдөр ерөнхийлөгч байсан, ерөнхий сайд байсан хувьсгал яриад эхэлж байна. Энд чи юу гэвэл тэр бидний эхлээс үзэл санаа зөв байсан байна гэдэг тэр үзэл санаа платформ улам өргөсөж байгаа байхгүй. Ингэж л. Тэр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүсийн тоо тэгвэл бас нэг 20 оны дотор нэлээд их хүсэлттэй байгаа мэн гэж харж байна л да. Та 5 сард хэсэгсээр ярилцлаганда өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд 75% тань гэж ярьсан байсан. Одоо өнөөдөр бол нэг 90% болсон байгаа юм тийм ээ. Би 70-80% гэж ярьсан баха. 90 орчим үү тийм. Та хоёр нөө ардчилсан намын үндэсний зөвлөлтөд хороонд яг хэрхэн яаж орсон юм бэ? Ягаад тэгэхээр бас магна антер ингээл орчлоо. Гэтэл зарим бусад гişүүд дорч чадахгүй ингээл гомдлоод байдаг ч юм уу. Тэм хөдөлгөөнөөс явж байгаа гэж байна. Дүрм гэж байна л та тийм. Дүрмээр яадаг гэхээр та центр болцсон таа. Дүрмээр яадаг гэхээр нөө дүргийн намын хороо 105 гişүнтэй байдаг. А тэнд нэр дэвшээ 105 хүн саналаа өгдөг. Тэгээ хин олон санд авсан сонгогддог. Яг л энэ журмаар сонгогдсон. Саналаа сонгогдсон. Тэгэхээр магна гэдэг хүн бол цогтой жигсагч жигсаалчин тийм ээ. Тэгэхээр одоо сүүлийн дулж байгаа галанттай холбооны мортонгууд гэдэг байна л да. Мортонбаатарууд. Эцэгдэр одоо энэ төрийн ордны тайлаар мортоод бөө юм боллоо шүү дээ тийм ээ. Ер нь галанттай холбооны мортой жигсаалыг юу гэж бодчих юм. Энэ галанттай холбооны талаар энэ өөрхөн бодлыг хэлэхгүй байна. Фейсбુક шиг яг смарт юм шиг тийм бодлын төрж байна чи юу вэ? Огшоо. Хуучтай юм аа. Хуучны гэж нэг хугацаа өнгөрөөг байна. Та тэр өгшөрсөн байна. Би зүгээр бас нэг хошин юм хэлээр чи тэгэхээр хагасаа гэхэд бас дэндүү их нухацтай сэдвэрийг удаа ярьчихлаа шүү дээ. Бид нарыг анх жигсэж хахад ардчилсан холбооны ах нарыг хэрж хамт жигсдэг байсан байхгүй. Тэгээд тэд нар хэлдэг байсан магна ингээд олон жил жигсэж чаар бас хүн ингээд жигсаал болохоор гэртээ зүгээрэж болдог сэтгэл хөдлөлөө түрээд ирчихдэг юм байна гэх. Би тэрийг бас тэр хүмүүсийг ойлгодгүй байсан. Үнэхээр өнөөдөр бас ингээд хүмүүсийг жигсахаар яхахгүй бас таны сайн ялж байгаа тайлх миний сэтгэл хөдлөлтөд үнэхээр жигсмаар болдог тийм. Та яг бас тааж хэллээ. Юу те таны тийш нь явуулахгүй бариад энэ тэгвэл зүгээр юм чинь бас агуулгын бодлого гэж юм байна л та юм бас агуул стратеги юм явж штэ цааваа. Тэгэхээр галанттай холбооны хувьд би баян холбоотой. Тэр зохион байгуулж байгаа мөнх баяр тийм. Одоо манай сая хоригдлоо анууд онкны захирал байсан. Хэрэг нийтлэгийн яамын дараа даваах хол яхахгүй энэ жагсаал цуглааны санхүүжилтийг хариуцчихсэн. Энэтэй холбогдож яхахгүй хорилоо энэ түүний харамсалтай ийм зүйл бол ардчилсан нийгэмд бол байж болохгүй. Тийм. Ийм юм боллоо. Тэгтээ яг баян холбоотой байгаа. Ерөнхийдөө би түрүүн ч гэсэн хэлсэн нийгмийн бүхий тэмцэл жагсаал цуглааныг бол би хүндэтгэлтэй ханддаг дэмждэг гэж. Өчтөр Мортонбаатарууд тэр орднороо харваад нуусам харваад цохыг хагалчихлаа тийм. Хууль зөрчсөн хагарсан юм тийм. Хараад огтод орчихсон тийм. Хууль зөрчсөн гэж байна. Ер нь хуулийн хүрээнд тайван жигсэх тийм ээ. Санийхос тайван жигсаалт бол орхол байх л та. Гэхдээ ер нь бас хууль зөрчсөн гэж бас цагдаа нар хэлж ирсэн. Та ер нь юу гэж бодож байна? Энэ гэж тэр орднороо нуусам харваж ерөнхийлөгчийг гэртээ ирэхийн хооронд дарын базалт тэтэрхийж болох уу? Күнзийн сургаал байна л да. Нэг хаан күнзээс асуусан юм байна л да. Энэ арт түмийг хулгай гэдэг нь яах вэ гэсэн. Та өөрөө хулгай хийхэ болчихоо гэсэн гэж тийм. Яг л өнөөдөр манай төр дугаа хүмүүс хуулиа хэрэгжүүлдэг болчихвол энэ доор байгаа хүмүүс ч хуулиа хэрэгжүүл. Өнөөдөр манай төр дугаа ямар ч чадвар тушаалтан хүний өдөөс харж байгаа чи хууль хэрэгжүүл гэж нүүр ордон хэлэх тийм ёс суртахуун болсон шүү дээ. Ийм нийгэм амьдарч байгаа байхгүй. Энэ нийгэм чинь бүхэлдээ сайн муугийн хэмжүүр байхгүй болцсон манай нийгэмд. Тэр шиг зарчим үзэл санаа гэдэг юм бол бүр хог дээр хаягдсан. Одоо хүн чанар гэж манай нийгэмд байхгүй болж хүн чанартай хүнийг тэнэг гэдэг, шудраг хүнийг тэнэг гэдэг ийм л нийгэм бид бий болгож байна шүү дээ. Тэг яах юм? Тийм биз энэ олигарх гэдэг одоо энэ бэхжээд байгаа тогтолцоог яг өнөөдөр бидний энэ үед л бид нар дарч авч энэ баялагын хуваарлтыг дахин хуваарлтанд оруулж тэр шудраг ус гэж боломжийг иргэн бүрт олохгүй бол бидний хойч үе тэр чигээрээ энэ олигархуудын одоо мүлжлэгэн дор гэх юм уу дарамтан дор амьдрнаа олон зуун үеэрээ ингэж амьдрна. Яагаад гэвэл зарим нь өнөөдөр тэрүүн доллартай болчихлоо тийм. Тэр хулгай игээд ч вэ нөө одоо яагаад ч вэ. Зарим нь тэр умтай болцсон байхад өнөөдөр нийгмийн 70-80% өдрийн $1 амьдарч шүү дээ. Ингээл бодолтой. Тийм биз? Тэгэхээр энийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй да. Тэгэхээр тэр төрийн ордон руу нуумсам харвж байгаа тэр
ном сум харваачийн талаас нь ш тэр ордон дотор сууж байгаа хүмүүсийг харалдаг.